Өнгөрсөн онд манай улсад хүний эрх үндсэн 4 асуудалд зөрчигдсөн байна. Ирүүдийн шүүх буюу хэрэг хүлээлгсэн, орон байрнаас албадан нүүлгсэн, орогнол эрэгчийг албадан буцаасан зэрэг үйлдэл гаргаснараа манай улс хүний эрхийн ноцтой зөрчилд өртөх эрсдэлтэй улсад шилжсэн байна. Архангай аймгийн Цагдаа хоригтовд хоригдож байсан 3 хүнийг хэрэг хүлээлгэхийн тулд зоотсон хоолгүй хорьсон боловч гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт эрэгтэй хүнийг хохирогч гэж хуулиндаа тодорхойлоогүйгээс тэдгэр хүмүүс гомдлоо барагдуулах боломжгүй байна. За мөн Өвөр Монголын өөртөө засгийн орны 2 орогнол эрэгчийг бүгд найрамдах Хятад ард улс руу албадан буцаасан зэрэгээс манай улс хүний эрхийн ноцтой зөрчилд өртөх эрсдэлтэй улсад шилжсэн байна. Орон сууцны корпорацууд болон иргэд хоорондоо гэрээлэх байдлаар л асуудал яригдж байгаа болохоос уг гэрээ хэлцлийн харилцаанд хүний эрх хэрхэн хангагдж байна гэдэг асуудлаар орон нутгийн болон төрийн байгууллагын оролцоо бол маш хангалттай байна гэж үзэж байгаа. Энэ нь улмаар хүний эрх зөрчигдөх ялангуяа хуулийн мэдлэг мэдээлэл муу байгаагаас хамаарат иргэдийн орон байртай байх эрх бол нэлээдгүй зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Хүний эрхийн зөрчлийг баримтжуулагч Amnesty International иргэдэд сургалт зохион байгуулах, засгийн газрыг олон улсын гэрээ конвенцэд нэгдэж оруулахад анхаарч шаарддаг гэлээ. За өнгөрөх жилүүдэд манай улс эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг сайжруулах, зэвсгийн худалдаа зэрэг конвенцэд нэгдэн орсон ч засгийн газар 2 нүур гаргаж амлалтаас ухардаг гэж шүүмжилсэн юм а. Болгон бол өнгөрсөн Монгол Улсын засгийн газар эрх баригчид эрүүдэн шүүлтээ тэмцнээгээд олон улсын гэрээ конвенцэд нэгдэж гарын үсэг зурж байгаа мөртлөөс нөгөө талаар тухайн гэмт хэргийг хараад тусах мөрдөн шалгах байгууллагыг бол татан буулгах ялч авших боломжийг хүмүүст олгож байгаагаар бол эргээд энэ эрүүдэн шүүх гэмт хэргийг хавтгаарах, газар авах энэ нөхцөл байдалд бол хүргэж байна. Тэгвэл дэлхийн 160 орны 18-нд дайнтай холбоотой хүний эрхийн зөрчил гарч 62 улс хүнийг үзэл санааны хоригдол болгож 119 оронд сонины газрыг хааж сэтгүүлч тэгсүрдүүлж 131-нд хүмүүсийг эрүүдэн шүүжээ. Эдгээрийн учир шалтгааныг тодруулж чадвал манай улсад ч мөн адил үр дүнтэй. За тиймээс дэлхийд даяар хүний эрхийн зөрчлийг баримтжуулж олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэж зэвсэгт бүлэглэл зэвсэг худалдаалахгүй байхыг хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд уриалсаар байна.